та эсвэл таны хүүхэд 20 жилийн дараа гэхэд уушгины хор тавдраар өөд болж магадгүй. Улаанбаатар хотын агаарын чанарыг дөрвөн суурин харуул дээр байнгын ажиглалт явуулж хэмэж байна. Өнөөдрийн тухайд агаарын бохирдол урд өдрүүд ихэд илүүтэй байсныг ус загварын хүрээлэнгийн агаарын чанарын мэрэгчлэнүүд баталж байна. Ямар нэгэн осол аваар биш төрсэн цагаас ахуулан амьсгалсан агаараасаа болоод л өөд болно гэж боддоо. Яг одоо Баян хөшөөнд агаарын чанарын индекс 439 буюу дэлхийг агаарын бохирдлоороо толгой зохих энэтхэг улстай ижил хэмжээнд буюу аюулын хэмжээнд. Уг нь ийм тохиолдолд хүмүүс гэрээсээ гаралгүй, гэртээ байх хэрэгтэй. Гэтэл бид сургууль, цэцэрлэг, ажилдаа явсаар л байна. 1952 онд Лондонд болсон утаанаас олж 12 мянган хүн өөд болсон шиг 20 жилийн дараа гэхэд Улаанбаатарчууд утаанаас болж түүнээс олуулаа нас барна. Тэгвэл энэ аюулын эсрэг төрөөс засгийн газраас яг юу хийсэн юм бэ? Утааг бууруулахаар 2017-оос 2020 оны хооронд 456.1 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Тэгвэл энэ их мөнгийг юунд зарцуулсан бэ? Хариулт нь утааг үзүүх, сайжруулсан түвш. Эдгээр нь агаарын бохирдлыг байхгүй болгох биш, арай бага утаа гаргахад л зарцуулагдсан. Ер нь утаагаа багасгах гэвэл яндангаа өөрчлөх, цаашлаад шаардлагатай. Энэ нь дан ганц гэр хорооллын яндагийн тухай биш, машинууд ч муу орно. Улаанбаатар хотод 670 мянга орчим тээврийн хэрэгслүүд байна. Үүний 87% нь 10-аас дээш жилийн насжилттай, дээрээс нь шүүлтүргүй яндагтай. Нэг л шүүлтүргүй машин гэхэд 300 орчим өөр төрлийн хорт бодисыг агаарт ялгаруулж байна. Албаны хүмүүс хэлэхдээ агаарын бохирдол ихсээгүй, утааны хэмжээ нэмэгдээгүй гэлээ. Харин эмнэлэгт хандаж байгаа уушиг болон амьсгалын замын өвчнөр өвчлсөн хүмүүсийн тоо арай өөр зүйл хэлээд ах шиг. Бид яавал энэ утаанаас салах вэ? Утааг зуух, сайжруулсан түвшлав урт хугацааны шийдэл биш юм байна. Төрд найдах биш, иргэд бид юу хийх вэ? Хэрвээ та гэр оролд амьдардаг бол чадвал яндангүй болох. Түллээ гэхэд дулаан алдаглаа багасгах замаар бага түлш хэрэглэх хэрэгтэй. Боломжтой байвал утаа гаргадаггүй, цахилгаан хэрэглэдэг. Нарны дулаанаар халдаг байшин нь манайх шиг гэр оролд ихтэй газарт л янзын сонголт. Мөн дээрээс нь өөрийнхөө машиныг шүүлтүртээсийг шалгах, байхгүй бол авч тавих, шүүлтүргүй яндантай дугаартай машиныг тээврийн цагдаагийн газарт мэдээлэх зэрэг аргууд байна. Мөн дээрээс нь агаарын мен сайт руу орж өөрийн байгаа орчны агаарын чанарын мэдээллийг харж аюултай гэж үзвэл шүүлтүртэй маск зүүх хэрэгтэй. Хамгийн гол нь 100 болсон ч утаагаа мартдаггүй ой санамжтай байж эрх баригчдаас эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ тогтмол шаарддаг байцгаая.